За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За Magic Group-ээс 7 хоног бол нэм ягмар гарагт гаргаж байгаа Заавал сонс подкастын 7 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар 2020 онд аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн татврын тайлангаа гаргах вэ? Татвараа хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар бол ярилцахад бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт Magic Group-ийн гүйцэтгэх захирал Мөнхбаяр, за аудитын менежер Мөнхбаяр миний бие амьдаанууд бол оролцож байна. За татврын хуулийн шинжилэл, татврын эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар товчхон ярилцъя. За тэгээ эхний подкастаар бол татврын хуулийн шинжилгээний талаар ерөнхий ойлголтуудыг бол ярилцсан. За тэгээ дараагийн сэдвээр бол хуулийг бол илүү наривчилж ярилцсан илүү оновчтой болов уу гэж бодож байна. За тэгээд татврын хуулийн шинжилэл маань эдийн засаг, бизнесийн орчныг дэмжихэд зориулагдаж гарч байгаа гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар ихний ойлголтыг захирал өгөх үү. За тэгэлгүй яг уу татврын зардал бизнесийн нийт зардлын 25-аас 30% эзэлж байгаа гэдэг ийм яриа байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр эндээс үүдээд явхлаар татврынхаа зардлыг зөв тодорхойлох, зөв тайлагнах, эргээд татврын шалгалт ороод ирэхэд алдаа торгуул бага байх асуудал нь бол бизнес эрхлэгчдийн хамгийн гол асуудал байгаа. Тэгээ 2020 оноос бол хойш аж ахуйн нэгжийн орлогын албан дотор, хувь хүний орлогын албан дотор татврын ерхий хууль бол тэр чигээр шинжлэгдсэн байгаа. За мөн нөөтийн хууль дээр шинэ 2-3 заалт нэмж орсон байгаа тийм ээ. Хуулийн шинжилгээ бол нэлээдгүй удаан яригдчихэж бас хийгдэж байгаа. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол нэлээд судалгаа хийгдэж яригдэж байгаа. Бараг 1-2 ч удаа ороод буцаад тэгээд энэ хууль гарч ирсэн баг тийм үү. За одоо би яг оршил болгоод бизнесийн зардал дотор татврын зардлууд яагаад ийм өндөр байдаг юм бэ гэдгийг бас ярил зүгээр болоо гэж бодож байна тийм ээ. 2016 оноос хойш нөөтийн тухай хууль шинжлэгдэн батлагдаж баримт гэх ойлголт гарч ирснээс хойш ихэнх аж ахуйн нэгжүүд бол борлуулалтаа нуух болцоо хумигдсан тийм ээ. За аж ахуйн нэгж болон хувь хүмүүст борлуулалт хийн эргээд нөгөө байгууллага аж ахуйн нэгж хувь хүмүүс нь баримтаа нэхнэ. Тэгээ баримтаа хэрэг өгөхгүй бол борлуулалт хийгдэх нь янз бүр болно энэ төргээд иймэрхүү шалтгаанууд бол гарч ирсэн л дээ. За энэс үүдээс аж ахуйн нэгж байгууллагууд борлуулалтаа тайлагнаснаас үүдэж тухайн байгууллагын орлогот эзэлж байгаа нөөдөд төлж байгаа мөнгө бол нэлээд нэмэгдсэн байгаа тийм ээ. За нөөдөд төлж байгаа мөнгө нэмэгдээд борлуулалт нэмэгдэж байгаа үед байгууллагын хувьд бол зардлаа нуух буюу багаар тайлагнах ямар ч шаардлага байхгүй болчихж байгаа тийм ээ. За хэрвээ зардлаа багаар тайлагнах гэдэг юм уу энэ үед бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотор нь өндөр болоод зөрүүд өндөр болно гэсэн. Зөрүүд өндөр болоод тухайн байгууллагад улам л татврын зардал нэмэгдэн нөгөөтэйг нөгөө хоёр тайлан гэдэг ойлголт руугаа дахиад ороо явчихна тийм ээ. Тэр үүднээсээ бол одоо бол 2016 оноос хойш байгууллагууд нэг тайлан руу шилжих шилжилтгүй эхлээд ер нь баг 50-60-70% дээр явж байгаа бох тийм ээ. За ийм орчинд явж байгаа гэдгийг бол хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл одоо энэ шинжилэл, хуулийн шинжилэл бол аж ахуйн нэгж байгууллагуудыг бол нэг тайлантай болгох тэр зам руу бол нэлээд дөхүүлж ирэх бах тийм үү? За тэгж байгаа. За шинэ хуулиар аж ахуйн нэгжүүдийг ер нь том жижигээс нь шалтгаалаад 4 хэсэг ангилсан байгаа. Зөв. За бичил аж ахуйн нэгжүүд, жижиг аж ахуйн нэгжүүд, дунд болон том гэсэн ийм 4 хэсэгт хуваасан байгаа. Тэгээд энэ 4 хувааснаас шалтгаалаад татврын хувь нь өөр, татврын тайлан тушааж байгаа тоон өөр байгаа. За тэгэхээр одоо бол энэ талаар бас дэлгэрэнгүй яриад явах нь зөв болоо гэж бодож байна. За ямар аж ахуйн нэгжийг бичил аж ахуйн нэгж гэж байгаа юм бэ гэхээр жилийн борлуулалт нь 50 сая төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжүүд бичил аж ахуйн нэгж гэж байгаа. За бичил аж ахуйн нэгжүүд дээр бол аж ахуйн нэгжийн орлогын албан доторын хувь 1% болсон байгаа. За өмнө нь бол бичил жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн нэгжийн орлогын албан дотор 10% байсан тийм ээ. Тэгэхээр 9%-аар буураад 1% болсон байгаа. За энэ нь бол нөгөө түрүүний ярьж байгаа нийт борлуулалтанд эзэлж байгаа татврын зардлыг одоо 20-30% байдгийг бол бууруулж байгаа нэг алхам. Энэ бол нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүст таатай зүйл баг тийм ээ. За мөн бичил аж ахуйн нэгжүүдийн хувьд бол жилд 4 удаа 2 удаа лөө
Одоогийн байдлаар татврын тайлан 4 удаа явж байгаа шүү дээ. Одоо чинь бүх аж ахуйн нэгж байгууллагууд бол 4 удаа тайлангаа өгч байгаа. За тийм бол энэ нь 2020 оноос нэг болж байгаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол жилийн эцэст нэг удаа тайлангаа өгөх боломжтой болж байгаа. Тэгэхдээ энэ бичил аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг хэлбэршүүлсэн горим гэдэг ойлголт гарч ирж байгаа тийм ээ. За мөн татврын одоо шинэ хууль дээр хэлбэршүүлсэн систем гэдэг ойлголт гарч ирж байгаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ танай байгууллага бичил аж ахуйн нэгжид хамаарагдж байгаа бол хэлбэршүүлсэн горимоор нийт борлуулалтынхаа 1%-аар орлогын албан татвар төлөх боломжтой. Тэгээд тэр үед бол нөгөө татврын тайлан гаргах шаардлага байхгүй. За ингэснээрээ нөгөө байгууллага чинь бол заавал тэр байгууллагын тайлан гаргах нэгтлэнгийн шаардлага байхгүй. Өөрөөр хэлэх юм бол танай байгууллагын И баланс дээр танай байгууллагын борлуулалт бүртгэгдээд та суглааны баримт И баримтаа өгөөд байх юм бол тэндээс чинь шууд татврын систем өөрөө танай борлуулалт чинь 50-аас бага байгаа учраас 1% татвар ногдуулаад явчихна. Өөрөөр хэлэх юм бол 50 сая 1% чинь 500 сая төгрөг тийм ээ. Тэгэхээр 500 сая төгрөг хүртэлх татварыг жилд нэг удаа төлөх тайлагнах юм боломжтой болсон байх нь. Хэлбэршүүлсэн горимоор тэгэхээр зөвхөн одоо татвараа төлөөл болчихно гэсэн үг үү? Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлан заавал тусад нь бэлтгэж гин үү эсвэл И баримттай одоо яаж холбогдож явах юм болоо? За түрүү би бас зохис дурдсан байгаа. Одоо бол тухайн байгууллага томч байна уу, жижигч байна уу, бичилч байна уу, заавал нэг нэгтлэн гэдэг хүнээр санхүүгийн тайлан гаргах, татврын тайлан гаргах, нүүтийн тайлан гаргах гэдэг ийм ойлголт байгаа шүү, тийм ээ. Тэгэхээр энэ хэлбэршүүлсэн горим байгаа байгууллагын хувьд бол заавал нэгтлэнгийн бол бараг шаардлагагүй байгаа. Ерөөсөө л хамгийн гол татвараас тавьж байгаа шаардлага нь та хийж байгаа борлуулалтаа И баланс дээр бүртэг. Суглааныхаа баримтыг өг, И баримтаа өг. Ингэх юм бол жилийн дүнгээрх борлуулалт чинь 50 сая байх юм бол татврын систем өөрөө автоматар 1% аваад танаа төлөх татврыг ногдуулчихна. Тэгээ тэрнийхэн дагуу та татвараа төлөх юм бол татврын тайлан гэж тусад нь гаргаад тамглаад ингээд явах юм шаардлагагүй. Ерөнхийдөө бол тайлан бэлтгэж байгаа нэгтлэнгийн одоо юу гэсэн цалингийн зарлыг бол хэмжиж гин гэсэн үг юм байна шүү дээ, тий. Тэгээ ер нь бол бичил болон жижиг аж ахуйн нэгжүүд дээр энэ асуудал бол гарч ирж байгаа. За дараагийнх нь бол жижиг аж ахуйн нэгж гэдэг ойлголт гарч ирж байна тийм ээ. За жижиг аж ахуйн нэгж гэдэг нь 1.5 тэрбум хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжийг жижиг аж ахуйн нэгж гинэ гэж байгаа. За жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол татврын тайлангаа жилд 2 удаа гаргана. За энэ жилийн хувьд бол 4 удаа байгаа тийм ээ. Тэгэхээр хагас жилээр нэг гаргана, жилийн эцэст нэг гаргана гэсэн үг. За мэдээж хэрэг тайлангаа гаргасны дараа ногдуулсан татвараа төлнө. Гэхдээ татврынх нь хувьд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хувьд бол 2 ангилалтай байгаа. Хэрвээ танай байгууллагын борлуулалт 300 сая төгрөг хүртэлх борлуулалттай байх юм бол татвар ногдуулах орлого чинь 10% биш 1% байна гэж байгаа. Татвар ногдуулах орлого гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр бизнесийн үйл ажиллагааны орлогоос гарч байгаа бизнесийн үйл ажиллагааны зарлыг хассан дунд байгаа тийм ээ. Тэр дүнгээс 1% татвар төлнө гэсэн. Тийм ер нь хүмүүс татвар ногдох орлого, ногдуулах орлого гэдэг дээр ерөнхийдөө жоохон бас толгой нэргээ байгаад байдаг шүү дээ. Яг аж ахуйн нэгж байгууллагуудын яг ямар дүнгээс одоо татвараа төлөх вэ гэдгийг тодорхойлж байгаа хэсэг нь бол ногдуулах орлого. Ногдох орлого гэдэг нь нэгсэндээ ерөнхийдөө энэ орлогоос татвар төлнө гэж буюу нөгөө бараа борлуулсны орлогч байт юм уу, хүүгийн орлогч байт юм уу, яг тэр нэрлэж байгаа орлогоо бол татвар ногдох орлого гэж нэрлэдэг. Ногдуулах гэдэг маань түрүүн захирлын ярьдгаар аж ахуйн нэгж байгууллагын одоо нийт ногдох орлогоосоо тухайн хасагдах зарлуудаа хасаад үлдсэн дүнгийг нь бол ногдох орлого гэж тодорхойлоод байдаг. Энэ тал дээр бас хүмүүс нэлээд бизнес эрхэлж байгаа хүмүүс ойлголтоо зөв авчвал бас зүгээр санагдаад идэг юм. За 300 сая төгрөгнөөс дээш борлуулалттай олчвол яах вэ? За жишээ нь 500 сая 600 сая төгрөгийн борлуулалттай олчвол яах вэ гэдэг ойлголт байна тийм ээ. За хэрвээ танай байгууллагын борлуулалт жилийн борлуулалт 300 сая төгрөгнөөс дээшээ байх юм бол та тайлангаа жилд 2 удаа гаргана. Тэгээд орлогын албан татврынхаа зардлыг 10% тайлагнана. Өөрөөр хэлэх юм бол татвар ногдуулах орлогоос 10% татвараа ногдуулж татврын албандаа төлнө. За харин жилийн эцсийн тайлан гаргасны дараа татврын алба буцаагаад таны төлсөн татврын 90%-ийг буцааж олгоно гэсэн үг. Одоо нөгөөх хувь хүмүүсийн хувьд бол
нөөцтэй худалдаа авалт хийгээд жилийн за 2 сарын үед байгаа бох тийм ээ. 2%-ийнхаа нөөтийн буцаа авалтанд шууд данс руу норж ирж байгаа шүү дээ. Яг тэрний адилаар 2 юм уу 3 сарын үед хэрвээ та татвараа төлсөн болвол таны одоо тайлгнаж байгаа татварчин хэрвээ ямар нэгэн асуудалгүй байх юм бол буцаага та 90%-ийн татварыг авах боломжтой гэсэн үг. Танаа байгууллага. 90% нь болохоор дандаа аж ахуйн нэгжүүд дээр буцаж орж ирнэ гэсэн үг тийм. Аж ахуйн нэгжүүд. Одоо яг иргэд бол нөөтийн буцаалт авж байгаатай ижилхэн аж ахуйн нэгж байгууллагууд бол дахиад аж ахуйн нэгжийн орлогын албан татврын буцаалтыг бол 1.5 тэрбум хүртэлх ногдох орлого үстэй тийм. Ногдох орлого. Татвар ногдох орлого 1.5. За тэгээ үндсэндээ бол 1.5 тэрбум хүртэлх борлуулалттай жижиг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татврын хувь нь 1% болсон гэсэн юм үг тийм ээ. Тэгэхдээ зарим аж ахуйн нэгжүүд дээр бол 10% гэдэг ангиллаар явж байгаа тийм. Тэр нь ямар аж ахуйн нэгж гэхлээр нөгөөх согтууруулах хундаа тамхи согтууруулах хундаа ашигт малтмал байгаа. Тий цацраг идэвхт бодис тэгээ газрын тосны чиглэлээр бас газрын тосны чиглэл байгаа тийм ээ. За иймэрхүү онцлогтой аж ахуйн нэгжүүдийн хувьд тусгай зөвшөөрлөлийн аваад онцлогтой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд орлогын албан татврын хувь 1% байхгүй байх нь тийм ээ. 1% байхгүйгээс гадна нөө 90% буцаалт гэдэг ойлголт бол байхгүй л. 90% буцаалт гэдэг ойлголт байхгүй 10% хуучнаар явна гэсэн. Хуучнаар явна гэсэн. Гэхдээ тайлангаа бол жилдээ 2 удаа өгдөг өгнө. За тэгээд хамгийн сонин энэ бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдийн тооны хувьд ярих юм бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 95 орчим хувь нь бичил болон жижиг аж ахуйн нэгжүүд байдаг гэж байгаа. Тэгэхээр маш том тоо. Ихэнх аж ахуйн нэгжүүд маань ямар ч орлогын албан татврын дарамт бол 90% буурсан гэж ойлгож болох нь байна тийм ээ. Энэ ер нь цаад санаа бол ерөнхийдөө ил тод болгох гэдэг тал руугаа л чиглэгдэж байгаа гэсэн үгтэй нэг тайлантай болгох ч юм тийм. За дараагийнх нь дунд аж ахуйн нэгж гэж юу хэлээд байна. Дунд аж ахуйн нэгж гэдэг нь болохоор жилийн борлуулалт 1.5 тэрбумаас 6 тэрбум хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжийг дунд аж ахуйн нэгж гэж байгаа тийм. За дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хувь нь 10% байгаа. 10%-аараа одоо нэгсэндээ хуучнаараа гэсэн үг тийм. Тэгвэл тайлгнах хугацааны хувьд бол жилд 2 удаа буюу хагасчлын тайлангаар жилийн эцсийн тайлангаар татврын тайлангаа гаргаж тушаана. Тэгээ тэн дээр ногдуулсан татвараа төлнө. За юм байгаа. За том аж ахуйн нэгж гэдэг нь болохоор жилийн борлуулалт нь 6 тэрбумаас дээш борлуулалттай аж ахуйн нэгжийг том аж ахуйн нэгж гэж байгаа тийм ээ. За мөн бас нийтлэг юу гэдэг вэ? Нийтийн ашиг сонирхол. Тийм нийтийн ашиг сонирхлыг хамарсан байгууллага гэж байна тийм ээ. Тэр чинь ямар байгууллагууд байдаг вэ? Томдоо хамрагдана тийм ээ. Томдоо хамрагддаг байгууллагууд байгаад байдаг. Одоогийн нөгөө 3 тэрбумын босго маань нэгсэндээ 6 тэрбум болоод өөрчлөгдөж байгаа. За том аж ахуйн нэгжүүдийн хувьд бол нэг ялгаа байгаа. Тэр нь татвар ногдуулах орлого нь одоогийн хуулиар татвар ногдуулах орлого нь 3 тэрбумаас дээш байх юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25% байдаг. Өөрөөр хэлэх юм бол манай байгууллагын татвар ногдуулах орлого 5 тэрбум байсан бол 3 тэрбумаас нь 300 сая төгрөгийн орлогын албан татвар аваад 2 тэрбумаас нь 25% гэхлээр 4-аас нь 400 сая гэсэн үг шүү дээ. 400 сая тий. Ингээд нийтдээ 700 сая. 900 сая төгрөгийн татвар төлж байгаа бол 2020 оноос хойш энэ 3 тэрбумын босго бол 6 тэрбум болж байгаа тийм ээ. За 6 тэрбум болсноороо дунд болон томоохон аж ахуйн нэгжүүд төр бас тодорхой давуу тал гарч ирж байгаа тийм ээ. Яг гоо том аж ахуйн нэгж байгууллагууд бол нэг аж ахуйн нэгжийн татврын босгоос болоод үйл ажиллагаагаа одоо сегментчлээд хуваах жижиглэгч гэдэг юм уу тиймэрхүү асуудлууд гарч ирдэг байсан бол одоо 6 тэрбум буюу 2 дахин өссөнөөр аж ахуйн нэгж байгууллагууд илүү одоо зах зээл дээр үйл ажиллагаа өргөжүүлэх тодорхой салбаруудыг нэмж ажилуулах ч байдаг юм уу тийм боломж нь бол ихсэж гин гэсэн үг л дээ. Яг зөв. Ялангуяа томоохон групп компаниуд бол ингэдэг штэ зарим нөгөө замын чиглэлээр зарим барилгын чиглэлээр зарим нь одоо хувцас экспорт гэдэг юм уу ийм чиглэлээр байгаад байгаагийн цаад шалтгаан нь болохоор
хэрвээ нийлчих юм бол нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татврын шатлал нь 25% болчих учраас татврын зардлаа хэмнэх үүднээс одоо сегментчлээд байгууллага ингээд ангилж үүсгдэг байсан бол одоо бол 6 тэрбум болцсон учраас заавал тэхгүй ч гэж болох нь байна тий. Тэгээ ер нь 6 тэрбум гэхэлэр одоо яг хэдэн тэрбумын борлуулалтын орлого хийсэн байгууллагууд ерөнхийдөө энэ орчин дээр болж ирж болох уу? Зүгээр ингээд тооцоолоод үзэх юм бол аж ахуйн нэгжийн татвар чинь 10% гэхэлэр 6 тэрбумын ашигтай ажиллана гэж бодох юм бол одоо 15% ашигтай ажилладаг байгууллага гэж тооцоолохлоор за одоо нэг 10% ашигтай гэхэлэр чинь 60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж гэсэн. За ер нь бол нэг 50-60 тэрбум 50-60 ийм борлуулалт хийж тэгэхээр томоохон аж ахуйн нэгж байгууллага дээр орох нь байна тий. Тийм. Тэгэхээр 50-60 тэрбум гэдэг чинь бол бас нэлээд өндөртэй болж байгаа. Тэгээ ер нь манай татврын яг орлогын бол 85 орчим хувийг бол нэг 400 аж ахуйн нэгж байгууллага үүрч явдаг гэж байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудад илүү боломжийг олгож өгч байгаа заалтал гэсэн үг л дээ. Энэ байгууллагуудын хувьд бол ялцчгүй орлогын албан татвар нь нөгөө шатлал руугаа орцсон 25% руу орцсон явж байгаа тийм ээ. Тийм. За энэ багасах нэ. За энэ саяны хэлээд байгаа юмнууд нь бол яах харахгүй нөгөө бизнесийн байгууллагуудын эдийн засаг татврын ачааллыг бууруулах, эдийн засгийг одоо сайжруулахад хувь нэмэр болсон заалт. Мөн одоо татврын тайлангийн тушаадыг тоо 4 байжгаад 2 болоод 1 болоод цөөрнө гэдэг нь бас нөгөө тайлан гаргах зардал бас багасах бас нэг хэлбэр болох юм тийм ээ. За том аж ахуйн нэгжүүдийн хувьд харин жилд 4 удаа татврын тайлангаа гаргаж тушаана гэсэн үг тийм ээ. Одоогийнхд ажиллана гэсэн үг тийм. Намайг дээр үед одоо за дээр үуч яг нэг 10 жилийн өмнө тайлан гаргадаг байхад одоо миний үеийн ч гэдэг юм уу тэр үед нэгтлэнгаар ажиллаж байсан нэгтлэнгууд юу хийдэг байсан гэхлээр төрийн сан татварт зориулсан нэг тайлан гаргадаг. Компанийнхаа захирал зориулсан нэг тайлан гаргадаг. За банкнаас зээл авна гэвэл банкнд зориулсан нэг тайлан гаргадаг. За нөгөө компани цаанаа нэг хувьцаа эзэмшигчтэй байх юм бол хувьцаа эзэмшигчтэй зориулсан тайлан гаргадаг. Тэгэхээр нөгөө бараг 4-5 2 битгий хэл 4-5 тайлан гаргадаг байсан тий. Тэгээ тэр үед ямар юм бэ ярьдаг байсан бэ гэхэлэр Монгол компаниудын 95% татвараас нуудаг. За нэг 5% нь нэг тайлантай байсан. Харин одоо Япон буюу хөгжилтэй орнууд дээр бол 5% нь нуудаг, 95% ил байдаг гэдэг ийм яриа хэрэгждэг байсан. Одоо бол энэ татврын хууль хэрэгжснээрээ энэ баланс гэдэг ойлголт, баримт гэдэг ойлголт ер нь өөд цахим дижитал тал руу тайлангийн систем явснараа магадгүй одоо нэг 4-5 жилийн дараа баг нийт аж ахуйн нэгжүүдийн 90% ч юм уу нэг тайлантай болох тийм магадaltaй болж байна те. За энэ нөөрөө юу хэлээд байгаа юм гэхэлэр нөгөө сургууль төгсөж байгаа нэгтлэнгууд яг санхүүгийн ажлаа хийх юм бол яг нэг тайлан гаргана гэдэг нөөрөө аюул олон даваа талтай те. Нөгөө компанийнхаа дотоод ч тэр тайлангаа танилцуулна, хөрөнгө оруулагч банкнд ч танилцуулна, замун төрийн сан татварт ч танилцуулна. Эргээд тэр тайлан дээрээ нөгөө дүн шинжилгээ хийн, анализ хийн, тэр тайлан дээрээ үндэслээд дараа жилийнхэн төсөв төлөвлөгөө гаргана. Тэр тайлан дээрээ үндэслээд ашигынхаа төлөвлөлтийг хийн. Ингээд илүү нөгөө удирдлагад зориулсан байдлаар тайлангаа ашиглах, хэрэглэх тийм боломжтой болж байгаа тийм ээ. Тийм учраас одоо баг одоо тайлан гаргаж байгаа нэгтлэнгууд эсвэл яг нэгтлэнгаар сууж байгаа оюутнууд бол баг хацтай ажиг гэмээр юм уу тийм үе байгаа байхгүй юу. За дээрүүд бол үндсэндээ нэг 3-4 тайлан гаргаж чаардаг аль нь ч зөв биш. Аль нь ч хэрэгтэй биш, аль нь ч хэрэггүй биш тийм ээ. Тэгээ нэг байгууллага дээр хэрэгтэй шимшиг, хэрэггүй шимшиг одоо нэг зохиолч юм уу та тийм нэг тооны зохиолч, үргэлжлсэн үгийн зохиолч гэдэг шиг нэг компани тайлан гаргадаг зохиолч шиг хүн суугаад байдаг байсан тийм ээ. Тэр үед нэгтлэнгуудыг банк тайлангаа хийгээд бүгдээрээ банк хөдөлгөөнгөө суусараад байгууллагын ажилчид одоо нэгтлэнгуудыг тавилга гэж нэрлэдэг байсан шүү дээ. За одоо тэгээд одоогийн нэгтлэнгууд бол тавилга биш болох нь байна тийм ээ. Одоо бол илүү нөө шинжээч аналистууд болж одоо нэгтлэнгууд бол нэгтлэнгуудын хэрэгцээ шаардлага бол тэр тал руугаа илүү чиглэж ажиллах шаардлага бий болж байна л да. Тэгэлгүй яах вэ? Тэгээд нэгтлэнгуудын гол ажилчин өөрөө бас нэг байгууллагын дотоод хяналтыг бий болгох,
байгууллагатайгаа эд хөрөнгийг хамгаалах, данслах, бүртгэх тэр гол ажил байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд олон тайлан гаргаснаас болоод тэр ажилдаа бас цаг хугацаа гаргаж чаддаггүй тийм байдаг гэсэн бол илүү яг хэрэгтэй зүйлд байгууллагын нэгтлэнгууд орж ажилладаг болсноор өөрсдөө ч тэр байгууллагатаа бас илүү нэр хүндтэй байх боломжтой болж байна тийм. Ер нь олон давуу тал гарч ийн гэсэн үг л дээ. Тэр яриа хууль явж ирсэн нэг тайлан болоод тэгээд нэгтлэнгуудын талаар яриа явчлаа. Буцаад хуулийн талаар аялаа өргөжлүүлээд ярих гэж бодож байна. За тийм. За мөн хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор татврын хуульд өөрчлөлт орсон байгаа. За хөрөнгийн зах зээл гэдэг нь юу юм бэ гэхээр томоохон компаниуд хөрөнгө оруулалт татах зорилгоор бонд гаргадаг тийм ээ. За мөн засгийн газар ч гэсэн заримдаа бас бонд гаргадаг. За тэгээ бонд бол өөрөө хэвчлэн урт хугацаатай хүүтэй байдаг тийм ээ. Жилийн тэдэн хувь гэдэг юм уу. За энэ хүү бол хүүгийн орлогоос хуучин хуулиар бол 10% татвар ногдуулдаг байсан байгаа тийм ээ. Одоо 2020 оноос хойш хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор гаргасан өөрийн хэрэгсэл бондын хүүгийн одоо орлогоос 5% татвар ногдуулах ийм заалт шинээр өөрчлөгдөж орж ирсэн байгаа тийм ээ. За юм байгаа. За дараагийнх нь бол нөгөө хөөн хилцэх хугацаа гэдэг ойлголт байдаг тийм ээ. За хөөн хилцэх хугацаа бол одоо 5 жил байгаа. За 5 жил байгаа учраас татврын шалгалт орж ирсэн тохиолдолд их татврын байд цагч нар сүүлийн 5 жилийн баримтыг авцраа гэдэг байгаа тийм ээ. За энэ 5 жил маань бол дараа оноос 4 жил болж буурч байгаа. За тэгвэл одоо юу гэсэн үг вэ гэхээр татврын байд цагч нар сүүлийнхэн 4 жилийн баримтыг авцраа гэж хэлэх магадлал өндөр болох бах тийм ээ. Одоо 20 оны 20 онд татврын шалгалт орлоо гэхэд 19, 18, 17, 16-г шалгана. Тэрнээс өмнөх нь нэгсэндээ хууль хугацаанд өнгөрчихнө гэж үзэж болох уу тийм. Энэ банкны зээлийн хүүгийн орлого бас 5% биш ээ. Банкны зээлийн хүүгийн орлого биш юм а тийм. Арилжааны банкуд гадаад дотоод их үүсвэрээс татан төлрүүлсэн зээл өрийн хэрэгслийн хүүгийн орлого 5% татвар ногдуулна гэж байгаа юм. Тийм банктай холбоотой юм шиг. Энэ бол зөвхөн банктай холбоотой юм байна, тийм ээ. Илэгдэлтэй холбоотой бас за мөн татврын хяналт шалгалттай холбоотой бас нэг ойлголт өгдөг штэ. Тэр нь юу гэхээр за бидний хуучны ойлголтоор бол татврын хяналт шалгалт 2-5 жилийн хугацаанд нэг удаа давтамжтай орж ирдэг юм а гэдэг ойлголт байсан тийм. Одоо бол хэрвээ танай компани тайлагнаж байгаа тайлан үнэн зөв, татврын ямар нэг эрсдэлгүй, тайлагнасан татвараа цаг хугацаанд нь төлдөг ийм байх юм бол татврын шалгалт орж ирэхгүй байх ч боломжтой болж байгаа тийм ээ. За өөрөөр хэлэх юм бол татврынхан бол өөрөө нэг татврын системтэй байж байгаа тийм ээ. Тэрний хажууд бол эрсдлийн програм гэж ажилладаг тийм ээ. Татврын эрсдлийн програм дээр юу ордог юм бэ гэхээр би тайлангаа ойрхон залруулаад байдаг ч юм уу тийм. Эсвэл нөгөө гаргаж байгаа тайлан маань одоо ашиг алдаг тоо үзүүлэлтүүд нь айгүй хэлбэлцэлтэй тайлагнагддаг ч юм уу тийм ээ. Эсвэл нөгөө хөндлөнгийн мэдээлэл татврын систем дээр орж ирдэг ч юм уу. Энэ үед бол тухайн компани мэдээлэл татврын эрсдлийн програмаар орж ирдэг тийм ээ. За эрсдлийн програм дээр мэдээлэл орж ирэх юм бол тэрний яг тэр асуудлаар нь татврынхан шалгах тийм боломжтой болж байгаа тийм ээ. За эрсдлийн програм дээр мэдээлэл орж ирэхгүй бол магадгүй танай компани тайлан татврын шалгалт орж ирэхгүй шалгахгүй байх ч тийм боломжтой болж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол зөвхөн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд тухайн байгууллага дээр татврын шалгалт орж ирнэ гэсэн үг. Одоо бол ерөнхийдөө хуваарьт гэдээ яваад байдаг тий. 2-5 жил заавал нэг аж ахуйн байгууллага татврын шалгалтанд орсон байх хэрэгтэй гэж боддог бол ерөнхийдөө эрсдлийн програм дээр илүү одоо 20 оноос хойш бол ажиллах нь байна. Одоо магадгүй татврын алба жилд одоо хэдэн газар шалгалт ордог юм бүү нэг 50 мянга за 50 чараа биш яг нэг 20 мянган аж ахуйн нэгжтэр ордог байсан болвол эн чинь бол магадгүй зөвхөн эрсдэлтэй гэхээр 10 мянга гэдэг ч юм уу те. Ингээ буурах. Ер нь бол татврын хяналт шалгалт гэдэг юм бол харьцангуй буурах хандлагатай болж байгаа байна гэж ойлгох нь тийм ээ. За аж ахуйн нэгжийн орлогын олон дотор дээр гол нөлөөлдөг зардал бол
илэгдлийн зардал байгаа тийм ээ. Тий. За үндсэн хөрөнгө дээр илэгдэл тооцдог байгаа. Энэ илэгдлийн хувь ер нь яаж өөрчлөгдөж байна? Аж ахуйн нэгжийн шинэ хуулиар илэгдэл бол ер нь их одоо боломжийн болж орж ирж байгаа. За ашигт малтмал, за газрын тосны хайгуулбал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгж байгууллагуудын барилга байгууламжийн илэгдэл бол 25 жил болж буурч байгаа. Одоогийн хуулиар бол 40 жил байгаа шүү дээ, тий. За 25 жил болж буурч байна гэдэг маань нэг өсөндөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах илэгдлийн зардлын хэмжээ жилд ногдох нь бол өснө гэсэн үг. Тэр хэмжээгээр аж ахуйн нэгжүүд маань төлөх татвар нь бас буурч өгч байгаа. За мөн компьютер түүнтэй адилдах хөрөнгийн илэгдэл илэгдүүлэх жил нь 2 жил болж буурсан байж байгаа. Өмнө нь бол тий 3 жил байсан. 2 жил болж буурч өгсөн байж байгаа. За тэгээд илэгдэл тооцоолж эхлэх хугацаа гэж байгаа шүү дээ, тий. Одоогийн хуулиар бол шинэ хөрөнгө авч байгаа тохиолдолд дараа улирлын одоо эхний өдрөөс эхэлж илэгдүүлж байгаа бол шинэ хуулиар бол дараа сарын эхний өдрөөс эхэлж илэгдүүлж эхэлнэ гэсэн заалт орж ирсэн байгаа. За үндсэн хөрөнгө дээр бол бас нэмээд хэлэхэд энэ үндсэн хөрөнгө болох уу болохгүй юу гэдэг ойлголтууд байгаад идэг штэ. Одоо бага үнэтэй төргийн илэгдэх зүйл нь аль нь үндсэн хөрөнгийн гэх мэтлэн ийм ойлгомжгүй нөхцөл байдлууд бол бий болоод идэг. Тэгэхээр үндсэн хөрөнгөд яг орохгүй зүйлүүдийг нь бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бол тусгаалаад тодорхойлоод өгсөн байж байгаа. За эргэлтийн хөрөнгө бол угаасаа орохгүй нь ойлгомжтой тийм ээ. За газар, за тэгээ параметралын нөөц, уран зураг, за тэгээ гар урлал, эртний идэлэл, өмнөд идэлэл, за эдгээртэй адилхан бусад эд хөрөнгийг бол илэгдэл хоригдол тооцохгүй гэдэг маань нэгсэн доо үндсэн хөрөнгийн одоо зүйл дотор оруулаад илэгдэл хоригдол тооцохгүй. Газар бол угаасаа илэгдэл тооцдог байсан тийм. Яг тэр зарчмаараа явж байгаа гэсэн. За хөрөнгөтөр бас нэг онцлог орж ирж байгаа зүйл байгаа гэхээр түрээсийн хөрөнгө гэдэг ойлголт бий болж байгаа. Хуучин бол аж ахуйн нэгж байгууллагууд түрээсийн объект бол офис гэдэг юм уу те тоногд хөрөмж түрээслээд ашиглаж байгаа үедээ бол түрээсийн зардал хасагдах зардлаар бүртгээд явдаг байсан бол шинэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулиар бол тухайн түрээсэлж байгаа хөрөнгийнхөө хугацаагаар түрээсийн хөрөнгө бүртгээд за түрээсийнхаа хугацаанд нь одоо тухайн жилд ногдох хугацаагаар нь бол илэгдлийн зардал түрээсийн хөрөнгөөс бүртгэдэг ийм шинэ ойлголт орж ирж байгаа юм байна. Тэгэхээр байгууллагуудын хувьд тухайн түрээсэлж байгаа газар хэдэн жил байх нь бол тодорхойгүй байгаа шүү дээ. Тэр тохиолдолд яах вэ? Тэгээ энэ юутай холбогдож орж иж байгаа гэхээр санхүүгийн тайлгналын олон улсын стандарт 16 гэдэг түрээс гэдэг стандарт 19 оны 1 сарын 1-ээс шинээр хэрэгжиж эхэлж байгаа. Яг нь тодорхойгүй байдаг гэж байгаа боловч байгууллага маань тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ тийм. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа ирээдүйн 3 жилээ би энэ бизнесийн зэгт үйл ажиллагаагаа явуулвал энэ байгууллагатай гэрээгээ байгууллагад үргэлжлүүлэх магадлал өндөр байна гэж үзэх юм бол тэр түрээсийн хөрөнгө бүртгэнэ гэсэн үг. Илэгдүүлэх хугацаагаа байгууллага өөрөө сонгож болно гэсэн үг тийм. Тий, илэгдүүлэх хугацаагаа бол нэг өсөндөө гэрээнд зааж байгаа. Одоо магадгүй бид нар 6 сарын 1-ээс хойш гэрээ байгуулж болно шүү дээ. Тэгэх юм бол үлдсэн 6 сарынхаа илэгдлийг бол тооцноо гэдэг ч байдаг юм уу. Одоо түрээсийн яг төлбөрийг төлчихөж байгаа тохиолдолд болохоор түрээсийн зардлаар нь бүртгээд явцдаг ихэнхдээ. За зарим тохиолдолд бол урьдчилсан зардал бүртгэдэг байх тийм. За яг гоо баг дүнтэй түрээсийн гэрээ юм уу? Эсвэл хитрхи богино дүн хугацаатай түрээсийн гэрээг бол заавал түрээсийн хөрөнгөөр бүртгэх шаардлагагүй. Нэг жилээс дээш илүү гарч ичээд байгаа бол заавал түрээсийн хөрөнгөөр бүртгэх шаардлагатай гэж үзээд байгаа. Шинэ стандартаар. Тэгэхээр тэр стандартын дагуу бол түрээсийн хөрөнгөөр бүртгэж явна гэсэн үг. Тэгэхээр татварын хөнгөлөлтийн асуудлыг хоёлоо яриад байгаа тийм ээ. За иргэдийг орон сууцчлуулах бодлогын хүрээнд татварын хууль дээр бас нэг заалт байдаг тийм ээ. За энэ хууль бол яаж өөрчлөгдсөн бэ гэдэг мэдээллийг өгөө. Тэгээ хуучин хуулийн дээр бол хуучин буюу одоогийн хууль шүү дээ тийм. Одоогийн хуулийн дээр бол 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн орлогоос бол 3 сая төгрөгийн татварын буцаалтыг бол авж байгаа шүү дээ. Шинэ хуулиар болохоор 6 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтийг бол эдлэх боломжтой болж байгаа. Энэ ямар тохиолдол байгаа вэ гэхээр хүмүүс ихэнхдээ мэддэг нөгөө анхудаа амьдран суух зориулалтаар өөртөө орон сууц худалдан авсан. За эсвэл барьсан татвар төлөгч хүн болвол нэгсэндээ 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Энэ бол одоо 6 сая болж байгаа юм.
Тэгэхээр одоо орон сууц авах гэж байгаа хүн бол ерөнхийдөө 20 онд ий баримтаа авбал илүү ашигтай гэсэн үг. Ягаад тэгэхээр одоо 19 онд ий баримтаа авчих юм бол 3 сая төгрөгийн буцаалт авна. 20 онд ий баримтаа одоо байр авж байгаа хүн бол байгууллагаасаа шивүүлээд авчих юм бол 6 сая төгрөгийн татврын буцаалт авах эрх нь өсөж байгаа. Тэгээ татврын буцаалтаа бол 1 юм уу 2 жилд ч юм уу 3 жилд ч юм уу ингээ хуваагаад шилжүүлээд авчдаг ийм боломж нь байгаад байдаг. Тэгэхээр энэ бол бас 20 онд иргэд хувь хүн бол ий баримтаа шивүүлж аваад бол илүү боломжтой байна гэж миний зүгээс харж байгаа. За өөрөөр хэлэх юм бол иргэд одоо нэг байгууллагад ажиллаад цалин авч байгаа. За тэр цалингаас нь нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан дотор суудахагдж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр суудахагдж байгаа хувь хүний орлогын албан дотороо буцаагаад авах боломжтой. Өмнөх лимит нь бол 3 сая байсан бол одоо 6 сая гээд нэг дахин нэмэгдсэн гэсэн. Тийм байна. Энэ цаагаараа нөө орон сууцчлуулах хөтөлбөр одоо байр авах нэгээс нь нөө утаагаа багасгах тэрийг бол дэмжиж ажиллаж байгаа байдал харагдаад байгаа. За 6 сая төгрөг гэдэг ойлголт байна тийм ээ. За эсхүүл гэж байгаа юм. Эсхүүл гэдэг нь одоо та нэг бол 6 сая төгрөг хүртэлх одоо татврын хөнгөлөлтөнд хамрагдах гэсэн үг тийм ээ. За эсхүүл яах вэ гэхээр ипотекийн зээлийн одоо Монгол улсын засгийн газраас баталсан ипотекийн зээлийн 8% байгаа тийм ээ. 8 нэмэх хасах байгаад байна шүү дээ. За хэрвээ хувь хүн одоо арилжааны зээлийн үгээр банкнаас зээл аваад анх удаа үйл хөдлөх хөрөнгө худалдаа авсан гэж үзье тийм ээ. За арилжааны зээлийн хүн одоо магадгүй 1.2 маярч байдаг. 1.2 гэдэг юм уу ингээд 13 4 5 болоо авчин тийм ээ. Ингэх юм бол арилжааны зээлийн одоо 14% хүнээсээ 8% хасаад тэгэхээр 4% байгаа ч тийм. Тэр 4% хүүгийн зардалд ногдож байгаа татврыг буцаах боломжтой. Бас тий. Буцааж авах боломжтой. Тэгэхээр хувь хүн бол юу гэж ойлгох нь би 6 сая хүртэлх гэдгээ ашигласан над илүү ашигтай байна уу эсвэл арилжааны зээлийн хүү, ипотекийн зээлийн хүүгийн зөрүүнд ногдож байгаа татврыг ашигласан над илүү ашигтай байна уу гэдгээ сонгоод аль нэг нь ашиглана гэсэн үг байна тийм ээ. Сонголтоо олж байгаа гэсэн үг юм шүү дээ тий. Хоёуланг нь ашиглахгүй аль нэг нь ашиглана гэсэн. Аль нэг нь ашиглана гэсэн үг тий. За магадгүй одоо алийг нь ашиглах вэ гэдгээ илүү мэрэгжлийн байгууллагаас асуудаг юм уу. Тэгээ эсвэл өөрөө тооцоо хийж үзээд шийдэх ийм шаардлага гарч ирж байгаа. За хувь хүн дээр одоо нэмэгдэж байгаа нэг татврын хуулийн өөрчлөлт бол одоогийн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиа алдсан тохиолдолд хувь хүний орлогын албан дотроос 100% чөлөөлөгдөж байгаа. Өөрөөр хэлэх юм бол байгууллагад ажиллаж байгаа нөгөө суудхуулж байгаа хувь хүний орлогын албан дотроос чөлөөлөгдөж байгаа тийм ээ. За шинэ хуулиар бол та одоо тухайн одоо ажилт нь хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол за хувь нь бол хамаарахгүй шууд 100% хувь хүний орлогын албан дотроос чөлөөлөгдөхөөр болсон байна. 50-аас доош байсан ч гэсэн чөлөөлнө гэсэн үг тийм. 50-аас доош байсан чөлөөлнө гэсэн үг. Зөв. За тэгэхээр татврын хуучин хууль дээр аслагдсан орон нутагт байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд татврын дэмжлэг үзүүлдэг байсан тийм. Тэгэхээр энэ хэвээрээ байгаа юу яаж өөрчлөгдсөн бол? Энэ дээр болохоор одоо хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх тэр боломжийг дэмжих зорилгоор 2018 он хүртэл бол 550 км-ээс дээш аслагдсан аймаг сумд үйл ажиллагаа явуулж байгаа 50%-аар за 1000 км-ээс дээш бол 90%-аар хөнгөлж исэн. За энэ болохоор 18 оны 12 сарын 31-нд ерөнхийдөө хэрэгжиж дууссан. Тэгэхээр одоо яг энэ заалт болох тэр шинэ хуулийн дээр салбар үйл ажиллагааны чиглэл дээр нэг 3 чиглэл байгаа. Тэр 3 чиглэлээс бусд чиглэл бүх чиглэл дээр болохоор 500 км-ээс дээш гээд километр нь 50 км-ээр татагдаад за тэгээд тэр нь 50%-аар хөнгөлөхөөр 1000 км-ээс дээш бол 90%-аар хөнгөлөхөөр ороод ирж байгаа. Нөгөө 3 салбар гэдэг маань ашигт малтмал газрын тосны салбар за тэгээд сектор болгонд татамх гэсэн энэ 3 салбараас бусад бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгуулга байх юм бол энэ хөнгөлтийг эдлэх боломжтой гэсэн үг байна. Яг хөө зүгээр эндээс харах юм бол зарим одоо аж ахуй нэгж байгууллагууд бол одоо 500 км-ээс цааш одоо аймгийн төвдөж байдаг юм уу те төв офисоо байгуулад үйл ажиллагаа явуулах боломж нь
үйл ажиллагаа явууллаа гэж бодоход 50% татврын хөнгөлөлт идэлээд байх боломжтой юм а гэж харагдаад байна. Гэхдээ энэ дэр тусгаалсан татврын заалтууд байдаг шүү дээ. Тийм ээ. Яг тухайн орон нутгата бизнесийн үйл ажиллагаа нь явагдаж байгаа хэрэгтэй. Нөгөө ажиллаж байгаа боловсон хүч нь яг тухайн орон нутгата байх хэрэгтэй гэдэг ийм заалтууд байдаг тийм ээ. Тэрийг сайн харж ээж хийхгүй бол одоо Улаанбаатар хотын аж ахуй нэгж шууд одоо авсан завхан аймаг дээр очиод бүртгүүлээд ингэж явна гэж бас болохгүй л байна тийм ээ. Тийм тодорхой нөхцөл шаардлагуудыг бол заавал хангах хэрэгтэй. Одоо жишээлхэд тухайн орон нутгаас ажилтан авсан байх шаардлагатай. Тэгээд тухайн ажилт нь нийгмийн даатгал тухайн орон нутгатаа төлж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээ яг бизнесийн үйл ажиллагаа яг тухайн бүс нутгатаа явагдаж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм тусгаалсан заалтууд байгаа. Тэр шаардлагыг хангаж чадах бол энэ нөгөө хөнгөлтийг бол идэх бүрэн боломж нь байгаа. За бид өөр бол татврын хуулийн хөнгөлөлт чөлөөлтийн асуудлыг аж ахуй нэгжийн орлогын албан дотор болон хувь хүний орлогын албан доторын хуулитай зэрэгцүүлээд яриад яваад байна тийм ээ. Тэгэхээр хувь хүний орлогын албан доторын хууль дээр бичил худалдаа ажил үйлчлэгийн эрхлэгч гэдэг шинэ нэр томьёо ойлголт гарч ирсэн байгаа. За бичил худалдаа ажил үйлчлэгийн эрхлэгч гэж ямар хувь хүнийг хэлэх вэ гэхээр ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилгүй ил задгаа талбайд худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа хувь хүнийг бичил худалдаа эрхэлж байгаа хүн гэж хэлнэ. За эсвэл ч гэж за дээрэс нэмэх нь зорчигч ачаа тээврийн үйлчлэгээ эрхэлж байгаа хүн хэлж байгаа. Зөв. За энэ хоёр хүнийг бол бичил худалдаа ажил үйлчлэгээ эрхэлж байгаа хүн гин. За татврын хувийн хувьд бол нөгөө ил задгаа талбай дээр одоо худалдаа эрхэлж байгаа байгууллага биш хувь хүний хувьд тий доод хэмжээнд татвар төлөх доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-д тэнцсэн байна гэж байгаа. За нөгөө зорчигч тээврийн үйлчлэгээ явуулдаг хувь хүний хувьд бол татвар төлөх доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5%, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний доод хэмжээтэй тэнцсэн байна гэсэн байгаа. Тэгэхээр яг ямар хувьтай тэнцсэн байх юм бэ гэдгийг тухайн орон нутагт байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурал баталж тогтооно гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэдийн хурал нэг өөр, Төв аймгийнх нэг өөр, Дархных нэг өөрөөр тогтоогоод тэгээд нөгөө хүнтэй одоо үйлчлэгээ эрхлэх сертификат өгөөд тэрнийхээ дагуу тухайн хүн ямар нэг тайлан гаргахгүйгээр шууд татвараа бол төлөөд яваад байх ийм боломжтой гэсэн үг. За эсвэл татвар төлөгч өөрөө хүсэх юм бол сар бүр татвараа төлөөд жилийн эцэс тайлан гаргаад татврын тооцоо хийж болно гэсэн ийм заалт шинээр нэмэгдсэн. Тэгэхээр одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авах юм бол бичил худалдаа эрхлэгч маань нэгсэндээ доод хэмжээ нь 1% гэхлээр 3200. Тэгээ одоо шин 320 мянга байгаа тийм 320 мянга 3200. Дээд хэмжээ нь болохоор чинь 160 мянган төгрөг гэсэн үг юм биш үү тий. Гэхдээ энийг сар болгон гэсэн үг шүү дээ. Сар болгон гэсэн үг. Зөв. Тэгээ 3200 одоо 12 үржүүлэл 12 үржүүлэлт жилийнх нэг 30-40 мянга болох юм байна тийм ээ. Тийм ээ. За одоо хоёулаа тайлан руугаа орё. Ерөнхийдөө татврын хөнгөлөлт чөлөөлөлтийн гол заалтуудыг өөрчлөгдсөн заалтуудыг ярьчлаа тийм ээ. Тэгэхээр тайлангаа гаргаж байгаа байгууллагууд тайлангаа буруу гаргах, аудитор залруулах, дахин гаргах ийм тохиолдлууд гарч ирдэг ш тийм ээ. Энэ дээр татврын хууль дээр ер нь шинээр ямар заалт орж ирж байгаа бол тий татврын тайлагч одоо жижиг дунд бичил аж ахуй нэгж байгууллагууд бол 2 удаа гаргачихж байгаа шүү дээ тий. За том аж ахуй нэгж байгууллагууд маань 4 удаа гаргадаг ийм системтэй болгож байгаа юм байна. За BDD-ийн одоо бэлтгэж гаргасан тайлан болохоор татврын улсын байцааг шанж үзээд зөрүүтэй юм уу алдаатай байгаа тохиолдолд бол 3 хоногийн дотор бол залруулах боломжийг бол шинэ хуулиар олгож байгаа юм байна. За мөн татврын тайлан 1 жилийн дотор ямар нэгэн торгуулгүйгээр бас залруулах боломж олгож байгаа. Одоо аудит хийсний дараа ч байдаг юм уу эсвэл одоо ямар нэгэн орлого дутуу үлдээх ч юм уу зардал дутуу үлдээснээс болоод татврын тайлангууд засах магадлалууд бол гарч ирээд байдаг. Энэ тохиолдолд бол одоо 19 оны тайлан байлаа гэхэд 20 оны туршид бол ямар нэгэн торгуулгүйгээр бол залруулах боломж бол нээлттэй байгаа юм байна. Шинэ хуулиар бол олгож байгаа юм байна. За татврын тайлан гэдэг маань өөрөө
аж ахуйн нэгжийн орлогоо онцгой гэж онцгой үйл хөдлөлт бүх төрлийн татврын тайлбарууд бол энд хамаарагдаж авч үзэх юм байна. Ямарч нэг жилийн дотор бол залруулах боломжтой болж байгаа юм байна тийм ээ. За байгууллагууд дээр нэг хүндрэлтэй зүйл гардаг нөгөө татвараа ногдуулчаад татврынхаа өрийг төлөх боломжгүй тохиолдол гарч ирдэг тийм ээ. Одоо ямар нэгэн хүндэтгэл үүсэх шалтгаан бас гарч ирдэг шүү дээ. Тэр үед бол нөгөө татраа хугацаанд төлөөг бол нэмэлт хүү торгуул гээд явдаг тийм ээ. За энэ дээр бол одоо хуучин хууль дээр бол нөгөө хэрвээ тухайн байгууллага өөрөө хүсэлтээ өгөх юм бол 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулдаг байсан гэж санагдаж байна тийм ээ. Одоо шинэ хууль дээр ер нь энэ дээр өөрчлөлт яаж орсон бол? Одоо шинэ хууль дээр болохоор хүсэлтээ өгöd 2 жил хүртэл сунгах боломжтой болж байгаа. Бүр нэмэгдсэн. Бүр нэмэгдээ. Одоо нөгөө 2 сар маань 2 жил болчлаа. Яг 2 жил болохдоо бол нэг нөхцөл болцлоо даа. Нөгөө сунгуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага маань өөрөө барьцаалбар хөрөнгөтэй байх хэрэгтэй. Барьцаанд авах хөрөнгөтэй байх хэрэгтэй. Нэгс нүүл хөдлөх хөрөнгө байдаг юм уу те? Тийм хөрөнгөтэй байх хэрэгтэй. Тухайн байгууллагын одоо харилцагт нь одоо хангалттай мөнгө байх хэрэгтэй ч байдаг юм уу? Эсвэл одоо тухайн байгууллага офистой объекттэй байж 2 жил хүртэл сунгуулах юм. Тэр нь жоохон тийм сүрэг заалт харагдав. Барьцаал хөрөнгө байхгүй байх юм бол тэгээд сунгуулах боломж нь бодлоо болж байгаа гэсэн үг тийм. За бид өөр саяны сэдвэр бол нөгөө байгууллагуудын эдийн засгийн болон бизнесийн очныг дэмжих зорилгоор татврын хуульд орсон гол өөрчлөлтүүдийг ярьлаа тийм ээ. За эндээс ер нь дүгнээд хэлэхэд бол танай байгууллага бол одоо бол олон тайлан гаргадах шаардлага байхгүй. Нэг тайлан гарга татврын хувь бол хамаагүй буурсан байна тийм ээ. Харьцангуй зөөлөн болцсон. 90% буурсан тий гэж ойлгож болохоор байгаа тийм шүү дээ. 1.5 тэрбум хүртэл орлоготой байгууллагууд бол татврын ачаал бол бүр 90% буурчиж байгаа байхгүй. Тий. За одоо баг бүгдөө л жижиг аж ахуйн нэгжээд байгаа шүү дээ. Ихэнх шахуу тийм ээ. Ихэнх шахуу. Тийм учраас ер нь тэр уламжлалт ойлголтоосоо салах 2-3 тайлан гаргана гэдэг ойлголтоосоо салах тэр юу бол хаяанд иржээ гэж ойлгохоор байна тийм ээ. За мөн одоо татврын харж байхад бол тайлан энгийн болох хялбар болох тал дээр бол бас нэлээд олон өөрчлөлтүүд орсон байна гэж харагдаж байна тийм ээ. За нэг ойлголт байдаг ч татвар төлөгч одоо хувь хүн иргэн татврын өртөө байж байгаад нас орчвол яах вэ гэдэг ойлголт байдаг тийм ээ. Энэ дэр ер нь хуучин хууль дээр ямар байсан, шинэ хууль дээр яаж өөрчлөгдсөн байгаа бол? Яг уу хуучин хууль дээр болохоор энэ татвар төлөгч за иргэн нас орлаа гэж бодоход тухайн татвар нь болох тэр өв заалгамжлагчд бол шилжиж ирдэг заалттай байсан. Хуучин бол татврын ерөнхий хуулийн 13 шүү дээ. Тэгээд хуулийн заалтанд байсан. Энэ шинэ хуулийн дээр бол бүр тодтогоод тусгаалаа заагаад өгсөн. Нас барсан болон нас барсан тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг нь түүнтэй холбогдох эрх өв заалгамжлагчид өвлсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжиж ирнэ. Ногдох хэмжээгээр. Өмнө нь бол бүх төлөх үүрэг нь бол одоо шууд шилжиж ирдэг байсан бол өв заалгамжилж байгаа хөрөнгөхийн хэмжээгээр одоо шилжиж ирж байгаа гэсэн. Дээрээс нь зөвхөн үндсэн татврын дүнлэр татврын торгуул болон алдангийн асуудал бол өв заалгамжлагч дамжиж ирэхгүй. Тэгэхээр өмнөхөөсөө бүр арай зөөлрсөн байна. Зөөлрсөн харагдаад байгаа. Өв заалгамжлалнаа гэхээр одоо үйл хөдлөх хөрөнгө юм уу ямар нэг хөрөнгө үйл хөдлөх хөрөнгө гэж байгаа тохиолдолд тэрэнд ногдох гэж ойлгох юм байна. Тийм тэрэнд ногдох хэмжээгээр л ирнэ гэсэн үг. За татврын ерөнхий хууль дээр хэлийн хориг тавих асуудал бол шинээр орж ирсэн байгаа тийм ээ. За энэ яагаад гарч ирсэн бэ гэхээр Монгол улсад гадаадын ямар нэгэн иргэн орж ирээд компани байгуулад гадаадын хөрөнгө оруулалтаа тийм ээ. Тэгээ бизнесийн үйл ажиллагаа явуулаад баахан ашиг хийж хагаад татвараа төлөхгүй гараад яваад өгдөг. Тэгэнгუთ Монгол улсын татврын алба нөгөө хүний нь олж чадахгүй, татвараа авч чадахгүй хохирдог байсан байгаа тийм ээ. За энэ дээр бол тодорхой хэмжээний өөрчлөлт орсон гэж сонссон байгаа. За татврын ерөнхий хуулийн яг 73 дугаар зүйл дээр бол энэ талаар дурдж орж ирсэн байж байгаа. За хоёр тохиолдолд бол хилээр гаргахгүй байхаар ерөнхийдөө эрх бүхий байгуулах шийдвэрлэн гэж аам л да. За нэгдүгээр болохоор татврын өртөө этгээд нь татврын өр барагдуулах хөрөнгө эсвэл авлага байхгүй болвол хилийн хориг тавина гэдэг асуудал.
За нөгөөх нь болохоор татврын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш давсан байгаа тохиолдолд бол эрх бүхий байгууллага нь бол холбогдох хуулийнхаа дагуу одоо хилийн хориг тавих уу тавихгүй юу гэдэг асуудлаа шийдвэрлэхээр орж ирсэн байж байгаа. Энэ бас нэг талаар харах юм бол бас зөв заалт. Бас зарим тохиолдолд гадаадын иргэн хариалгүй хүн гэж байгаа тийм ээ. Гадаадын иргэн хариалгүй хүн. Манайхан ч нөгөө энийг буруугаар ойлгоод Монгол улсын иргэн ингэх юм байна гэд яриадсэн тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ дээр бол гадаадын иргэн хариалгүй хүн гэхэлэр бас боломжийн байж болохоор зааш харагдаж байгаа. Тэр та Монгол улсын иргэн болоод өртөө өсөн ч гэсэн гадаад хийж болно гэсэн асуудалгүй тийм. За татврын ерөнхий хууль дээр нэг одоо шинэ ойлголт гарч ирсэн байгаа маш сонирхолтой. Тэр нь болохоор татвар төлөх үүрэгтэй хоёр дахь читгээд гэж гарч ирж байгаа юм тийм ээ. За энэ хоёр дахь читгээдийн талаар яг тараа хоёр дахь читгээд болдгийн. Хоёр дахь чиглэлээр одоо нэг дахь читгээд гэж байх гэдэг юм тийм ээ. Тийм нэг хоёр хүний хоорондын харилцаа л үүсчлээ тий. Тэгээ гурав дахь нь татварын алба бас татвар авах гэдэг асуудал бий болох нь тийм үү. За татврын өртөө татвар төлөгч хөрөнгөө үнгүй эсвэл бүр хит баг үнээр одоо хин нэг нь шилжүүлэх. За эсвэл бусдаас авах авалгаа хүчингүй болгосон тохиолдолд болохоор шилжүүлж авсан хөрөнгө за тэгээ хүчингүй болгосон авалгын хэмжээгээр үр төлөх ёстой байсан этгээд мөн хөрөнгө авж байгаа нөхөр болохоор татвар төлөх үүрэгтэй хоёр дахь этгээд болж байгаа гэсэн үг. Зүгээр энгийнээр тайлбарлах юм бол одоо юу гэдэг юм те иргэн А, иргэн Б л одоо 100 сая төгрөгийн үнэтэй машиныг одоо 20 сая төгрөгөөр борлуулчлаа гэж бодъё. Тэр тохиолдолд тухайн иргэн А болохоор 100 саяас уг нь бол татвараа тайлгнах ёстой шүү дээ. Гэтэл нөхөр ингээ 20 сая төгрөгөөр татвараа тайлгначлаа. Гэтэл иргэн Б болохоор дундаас нь 80 сая төгрөгийн одоо нэгсэндээ орлого олцсон юм шиг харагдаж байгаа. Тийм учраас 8 сая төгрөгийн татврын асуудлыг болохоор хоёр дахь житгээд болсон иргэн Б дээр бол татврын одоо албанаас хандах ийм асуудал бий болж байна. За жишээлбэл манай компани одоо Б компаниас авлагатай байлаа гэж бодъё. Одоо 20 сая төгрөгийн авлагатай байлаа гэж бодъё. 20 сая төгрөгийнхаа авлагыг болохоор одоо эднийхээс авч чадахгүй юм байна гэдэг юм эсвэл одоо ам байдлаар ямар нэгэн байдлаар хилцээр хийгээд одоо хүчингүй авлагчлаа авлага авч чадахгүй найдваргүй авлага болгоод гаргачлаа гэж бодоход тэр Б компани дээр татврын албанаас очоод за танах эндээс 20 сая төгрөгийн орлого олчихлоо. Тийм учраас энэ татврын хоёр дахь этгээд болж байна гэж үзэх ийм ойлголт бий болсон байна л да энэ хуулиар. За нөгөө нэг төрхөн нүн өвхөн нүн татвар төлөх нүн гэдэг шиг татвараас бултах нуугдах юм тийм болцоог болж байгаа юм. Эцсийн цэг дээр нь очиж штэ тийм ээ. Одоо хамгийн сүүлд хэн орлого олж ийн тэр хүн дээр очиж одоо татврын алба ажиллах энэ болцоо бол энэ ерөнхий хуулийн дээр бол ороод ирсэн харагдаж байгаа юм байна л да. За нэг ширүүн заалт байна. За татврын хуулийн шинжилтэй холбоотой нөт дээр бол хууль бол өөрчлөгдөөгүй. Гэхдээ нэмэлт заалтууд бол орж ирсэн байж байгаа тийм ээ. Нэмэлт заалт маань юун дээр гэдэг вэ гэхээр нөгөө л нэг аж ахуйн нэгж байгууллагууд дээр үндсэн хөрөнгөний худалдаа авалтын нөтийн хасалтын асуудал бол яригдчихэж байгаа. Энэ тал дээр нэг та тайлбар өгвөл. За нөтийн хуульчин бол бүр хуучин одоо нэлээд олон жилийн өмнө бол үндсэн хөрөнгө худалдаа авсан үед нөт нь хасагддаг байсан юм. Тэгснэ 2016 оны хууль дээр хасагдахгүй болоод ороод ирсэн. За эндээс үүдээд үндсэн хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө худалдаа авах юм бол тэр нь төлж байгаа нөт нь бол тухайн хөрөнгөний өртөг рүү ороо явдаг болсон байгаа тийм. Аж ахуй нэгжид нэгсэнд ашиггүй заалталтай. За 2020 оны одоо татврын хуулийн шинэ заалтан дээр энэ тал дээр өөрчлөлт орсон байна. За өөрөөр хэлбэл худалдаа авсан үндсэн хөрөнгөд төлсөн нөтийн хасалтыг тухайн хөрөнгөний төрлөөс хамаарч дараах хуулиар зөвшөөрнө гэж байна. За жишээ нь барилга байгууламж худалдаа авсан бол нөтийг 10 жил тэнцүү дүнгээр хасагдуулна гэж байна. За тоног төхөөрөмж хайгуулгын үйл ажиллагаа байх юм бол нөтийг 5 жилийн дүнгээр. За бусад хөрөнгийн хувьд бол худалдаа авсан жилдээ хасалт хийнэ. За бусад хөрөнгө гэдэг нь тавилгын төгсөл орчих байх тийм ээ. Тийм тавилгын төгсөл. Тоног төхөөрөмжийн хувьд бол 5 жил гэдэг. За жишээ нь одоо манай компани 400 сая төгрөгийн барилга байгууламж гэдгээс эхэлж байгаа тэр хүртэл катлна. За жишээ нь одоо манай компани нэг 400 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө
худалдаа авлаа гэж үзье тийм ээ. За 400 саяд ногдох нөт бол 10% гэхлээр ойролцоо дүнгээр 40 сая болно тийм ээ. За 40 саяыг 10 жилд хуваана гэхлээр жилд 4 сая болно гэсэн. За 4 саяыг 12 хуваахлаар сард 400 мянга хавцаа. За 360 хэдэн мянга төгрөг буцааж авна гэдэг ийм гаргалгаа болж байна л да. За 10 жилийн дараа бол нөтөө бүгдийг авчна гэсэн үг байна тийм ээ. За тоногдох хөрөмж бол 5 жил гэхлээр яг саяныхтай адилхан болж байна гэсэн үг. Тэгэхээр нөтийн хуулийн энэ заалт аж ахуй нэгжийн орлогын албан татварын 1% гэдэг энэ заалт нь өөрөө цаана юу хэлээд байгаа юм бэ гэхлээр жижиг бичил аж ахуй нэгжүүдийг томрох томоохон хөрөнгө оруулалт хийж хөрөнгө худалдаа авах энэ болцоогоор нь хангаж өгч जैन тийм ээ. Томоохон хөрөнгө оруулалт хийх хөрөнгө худалдаа авахд бол тухайн жижиг аж ахуй нэгж өөрийн хөрөнгөгүй учраас тэр хөрөнгийг бол банкны их хөөсрөөр бүрдүүлж байгаа тийм ээ. Тэгэхээр банкны их хөөсрөөр бүрдүүлэн дараа нь тухайн байгууллага банкныхаа зээлийг төлнө, хүүг төлнө тийм ээ. Хүүг бол зардлаасаа төлдөг, зээлийг бол ашигаасаа төлдөг тийм ээ. Ашиг гэдэг бол өөрөө татвар төлсөний дараах цэвэр ашигаасаа төлдөг гэдэг ойлголт байгаа шүү дээ. За одоо өмнө нь бол 19 оноос өмнө 10% татвараа төлчөөд дараа гарч байгаа ашигаараа зээлээ төлөө гэдэг байсан бол одоо 1% болчихж байгаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол манай компани одоо 400 сая төгрөгийн ашиг хийсэн бол би эхлээд 40 сая төлчөөд дараа цаана үлдэж байгаа 360 сая зээлээ төлөх боломжтой байсан бол одоо 400 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж үзэх юм бол 1% нь тэгэхээр 4 сая төгрөг. 400 сая гэслээр 396 сая төгрөгийн ашигыг би компани эзэнд зарцуулах эрх нь үүснэ гэсэн үг байна тийм ээ. За ингэ бодох юм бол тухайн байгууллага дээр зээл авснаас зээл төлөх хүртэлх хугацаанд бол баггүй одоо өндөр татварын одоо хэмнэлт бий болох тийм боломжтой болж байгаа гэсэн үг тийм ээ. Энэ дээр бусад үндсэн хөрөнгүүд бол шууд хасагтаад явчих юм байна тийм үү? Тийм, бусад үндсэн хөрөнгө гэдэг нь одоо барилга байгууламж биш, тоног төхөөрөмж биш, хайгуулгын одоо төхөөрөмж биш болвол шууд хасна. Тийм. Одоо буудан авна гэдэг ч юм уу, сандал ширээ авна гэдэг ч юм уу офисын тавилгууд бол шууд хасагтаа явчих юм байна тийм. Офисын тавилга. Манайх одоо үйл хөдлөх хөрөнгүүд авч байгаа. Офисын тавилгыг он гараал авъя та тийм ээ. Ер нь бол одоо үйл хөдлөх хөрөнгө ч юм уу үндсэн хөрөнгө компани дээр авах гэж байгаа аж ахуй нэгж байгууллагууд бол 2020 оноос хойш одоо нэг 3 сар төвчж байгаа давбал илүү оновчтой юм биш үү тийм үү? Тэглээ яах вэ? За энэ бол дандаа сайн мэдээнүүд байна тийм ээ. За тийм байна. Хуулиуд дээр бас орж байгаа нэг аятайхан бас нэг заалт байгаа. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг болохоор татварын жилд хөдөлмөрийн тухай хууль заасан хөдөлмөрийн гэрээ болон контрактор ажиллаж байгаа ажилтнуудын авсан цалингийн 5%-аар бол 5%-аас итэхгүй дүнгээр бол хасагдах зардал болгоно гэж байна. Энэ маань юу гэж байгаа юу гэсэн үг вэ гэхээр бизнесийн үйл ажиллагааны явцад бол ямар нэгэн одоо түнштэйгээ бизнес уулзалт хийх хоолнд орохч байдаг юм уу тийм зүйлүүд бол их ихэн тохиолдож идэг. Тэрийг болохоор компани нэгтлэнгууд дандаа хасагдахгүй зардлаар бүртгээд явах. За энэ зардлуудыг одоо яах вэ? Нэгэн тал одоо манай бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэхэд гарч байгаа энэ зардлуудыг бид нар хасагдах зардал болгож чадахгүй байна гэдэг асуудал байнга яригдчихэдэг. Энийг болохоор хязгаарлалтад дүнгээр хасагдах зардал болгож орж ирж байгаа нь илүү бас аятайхан мэдээ харагдаад байгаа юм байна. За цалингийн зарлагт нөр бохир цалингаа ярьж байгаа бох тийм. Тий бохир цалин энэ дээр бол ерөөсө хөдөлмөрийн гэрээ болон контрактор тухайн байгууллагын тухайн жилд одоо ажилтнуудаа тавьж олгосон цалингийн нийт дүнгээс 5% гэж ойлгож байгаа. За жишээ нь манай байгууллагын жилийн цалингийн зардал нь 300 сая байна гэвэл 300 саяын 5% гэхээр 15 сая төгрөгнөө ёсол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг хасагдах зардлаар бүртгэх боломжтой гэсэн үг байна тийм ээ. Тий. Миний бодлоор ёслол хүндэтгэл гэж яхаар зүгээр шууд бизнесийн үйл ажиллагааны зардал тий. Тийм бизнес уулзалтын зардалч гэдэг юм уу шууд тэгээд ямар зардлыг ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал гэж яриад байна? Хуулийн дээр бол бүр нэр томьёогийн тусгаалаа заагаад өгсөн байж байгаа. За бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх, за шин түнштэй болох зорилгоор тухайн одоо түнштэй уулзж байгаа уулзалтын зардал буюу одоо хоолнд орохч байдаг юм уу, орчуулагч, ашиглагч байдаг юм уу, зочид буудалч байдаг юм уу тийм ээ. Нааш цааш явж байгаа
одоо визний тийзний төлбөрч байдаг юм уу? Энэ зардлуудыг бол ёслол хүндэтгэлийн зардал гэдээ нэрлэлсэн байж байгаа. Түүнээс биш одоо шинэ жилийн арга хэмжээ гэдэг юм уу? Байгууллагын ажилтнуудын зугаалга байдаг юм уу? Энэ бол биш байх нь тийм ээ. Тийм. Тэрийг болох тэр бүр хасагдахгүй зардал дээр нь бүр тусдан тодорхойлоод өгсөн байж байгаа шүү. Одоо жишээлхэд харилцагчтай ч юм уу эсвэл ажиллагчтай одоо шинэ жилийн арга хэмжээ, амралт за тэгээд баяр ёслолын арга хэмжээнд зарцуулж байгаа зардлыг бол хасагдахгүй зардал болгоно гэдэг. Эндээс нь тусдаа бүр заагаад өгсөн байж байгаа. Одоо шинэ жил болохоор баахан шинэ жилийн зардлууд гардаг шүү дээ, тийм. Тэр нь бол их ихтэй нөө харилцагчаа өргөж байдаг юм уу эсвэл ажилтнуудтайгаа тэмдэглэж байдаг юм уу? Тэр зардлуудыг бол хасагдахгүй зардал болгоно гэдэг бүр тодорхой заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр илүү ойлгомжтой болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. За хуучин хууль дээр татврын бас нэг сайжирсан заалт юу байгаа вэ гэхээр эрх борлуулсны орлого гэж байдаг тийм ээ. За энэ нь юу гэхээр нөгөө ашигт малтмал уул уурхай зөвшөөрөл тусгай зөвшөөрлөг борлуулсан тохиолдолд татвар нь бол нэлээд өндөр 30% байсан байгаа. За энэ бол 2020 оноос хойш 10% болж буурч байгаа. За нөгөө уул уурхай бизнес хийгээд тусгай зөвшөөрлөлттэй бизнес хийгээд 30% татвартай учраас тухайн одоо магадгүй бизнес хийж байгаа хүнд нэлээд алдагдaltaй байдаг гэсэн бол татврын зардал 20%. Тий, нөгөө тусгай зөвшөөрлөөр шилжүүлэх юм уу, борлуулах юм уу тохиолдлууд бол нэлээдгүй байгаа шүү дээ, тий. Тэр тохиолдолд болохоор 30% татвар одоогийн хуулиар бол төлөөд яваад байгаа. Шинэ хуулийн дээр болохоор энэ нь болохоор 10% болж буурч ирж байгаа. За 10% болж ирж буурч байгаагаас гадна тухайн тусгай зөвшөөрлийг олж авахтай холбоотой гарсан одоо төрийн үйлчлэгээний хураамж шимтгэлүүд гэж байгаа шүү дээ, тий. Жилийн хураамж байна. За дээрэс нь одоо анх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой гарч байгаа тэмдэгтийн хураамжууд байна. Гэх мэтчлэн энэ хураамжууд нь бүгд баримтаар нотлогдож байгаа тохиолдолд борлуулж байгаа дүнгээсээ энэ зардлуудаа хасаад үлдсэн дүнгээс нь одоо 10% татвараа ногдуулна гэж орж иж байгаа. Тэгэхээр бүр илүү аятайхан одоо нийт дүнгээс нь шууд 30% боддог байсан бол одоо бол шууд ногдуулж байгаа дүнгээс нь буюу үлдэж байгаа цэвэр ашигын дүнгээс нь 10% ногдуулахаар ийм заалт орж ирсэн байж байгаа. За энэ бол тэгвэл ашигт малтмал болон уул уурхай бизнес эрхэлж байгаа хүмүүст сайн мэдээ байна тийм ээ. За дараагийн нэг заалт байдаг. Хоёулаа энийг яриад юм байна. Уул уурхайтай холбоотой подкаста дуусгая тийм ээ. Татрын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцно гэж байгаа. За ер нь алдагдлыг ирээдүйд шилжүүлнэ гэдэг нь яг юу гэсэн үг юм? Энэ хуучин хуулиар ямар байж байгаад одоо ямар болцсон энэ талаар мэдээлэл өгөө. За одоогийн хуулийн дээр бол алдагдлыг ирээдүйд шилжүүлэх хугацаа нь бол дараалсан одоо 2-8 жил гэдэг заалт яваад байгаа шүү дээ, тий. За 2 жилийн хугацаанд бол одоо уул уурхаагаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол дараалсан 2 жилд алдагдлыг ирээдүргөө шилжүүлж буюу ирээдүйд төлөх татвараасаа 50%-аар бууруулна гэсэн үг шүү дээ, тий. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбар болох тэр одоо 4-8 жилийн хугацаанд болохоор 50-аас 100%-аар бол ирээдүйд төлөх татварын дүнгээ бууруулдаг ийм байгаад байдаг. Энэ болохоор одоо салбар харгалзахгүйгээр шууд 4 жил болсон байж байгаа. Одоо дөнгөж одоо шинээр үйл ажиллагаа эхлээд бизнесээ явуулж байгаа байгууллагууд бол нэг тодорхой хугацаанд угаасаа алдагдaltaй ажилладаг. Бизнесийн өгөөж өгч чаддаггүй. Тэрүүнтэй холбоотой бас татварын одоо бизнесийн алдагдлууд бий болсон. Тэрийг ирээдүйд одоо ашиг олж эхлэх үедээ одоо татварын зардлаасаа тодорхой хэмжээгээр бол 50%-аар бол бууруулж ашиглах ийм боломж бол байгаад идэг. Энэ бол их айтайхан заалт. Одоо салбар бол одоо харгалзахгүйгээр шууд 4 жил. За тэгээд 50%-аар гээд. Хуучин бол 50-100 гэсэн 2%-тай. Тэгээ 2-8 жил гэсэн урт хугацаатай байсан бол ингэж орж ирсэн байж байгаа. За өнөөдрийн подкастаар битээ татрын хуулийн шинжилэл, татрын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татрын гол одоо өөрчлөгдсөн заалтуудыг тэгтээ дандаа нөө сайн талаарх заалтуудыг нэлээд бас ярьж танилцууллаа тийм ээ. Татрын ерөнхий хууль, энэ татрын хуулийг ярихад бол бас нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүс тэр болгон нэг удаа яхад ойлгодоггүй тийм ээ. Ер нь ойлгохч бас төвхтэй л зүйл дээ. Ер нь үнэхээр одоо та бизнес эрхэлж байгаа бол энэ таны одоо бизнест эзэлж байгаа татрын зардал нь одоо таны сонирхлыг татж байгаа бол танд үнэхээр хамааралтай бол та энийг ойлгож ээж цаашаага бизнесийнхээ үйл ажиллагааг
өдөртөнд чиглүүлэх юм бол танд илүү олон өгөөчтэй хэрэгтэй зүйл байх болов гэж бодож байна. За ингээд 7 дахь подкастаа өндөрлүүлье. Дараагийн подкастаар татварын ерөнхий хуулийн талаар илүү наривчилж мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дээр бүр орж ирсэн онцлог заалтуудын талаар ярилцах болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.